Монгол улсын эрхэм хүндэт ерөнхийлөгч Баттулга таныг үг айлтгахыг хүндэтгэн урьж байна. За өглөө нэмийн төргий сайн байцгаана уу бүгдээрэнд нь. Өнөөдөр та бид Монголын соёл хэл зүйн хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тойл хэвлэгдэн гарсантай холбоотой уулзаж ярилцж байгаамаа. За үндэсний хэл соёл тэр дундаа бичгийн соёл нь үндэсний ижилсэл дотоод ойлголцлын хэрэглэгдэхүүн сэтгэлгээг дээгч илэрхийлэгч нь болж байдаг. Монгол улс анх 1941 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ соёл нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг зэгцэлж журамлах асуудал нь бас нэлээд хоцорч хожим буюу 1983 онд академич Ц. Дамдын Сүрэнгаа Б. Осорноор 18 мянган толгой үгийг журмалсан тойл бичгийг гаргаж байжээ. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч зөв бичих дүрм тусагдаагүй албан ёсоор журамлагдаагүй үгс олон байж маргааны бас сэжүүрүүд нь байсаар ирсэн байна. За ингээд салбарын эрдэмтэд иргэд өөрийн дураараа бас алдаа мадагтай бичихэн захим хэрэглээтэй холбоотойгоор бас нэлээд даймжирч тэрч бүхэл өдөр тутмын сонин ном бүтээлүүдэд мэрсэр бас энэ алдаанууд харагдах болсон. Үсгийн дүрм ямар байвал цохилтой талаар дурын хүн зааж дүрмдэн зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэлч бас сүүлийн үед гарсаар байна. За энэ асуудлыг ухтан иргэншлийн түүхээр бүрэлдсэн төрөөс албан ёсоор журамдан тогтоох зөв бичих дүрмийг алавжуулах ажил орхигдсон явдал байсан юм а. Одоо бүх маргааныг цэгцэж нэг мөр журамлан шийдэхэд хэл зүйн идэвхтэй хувилал бүхий 38 мянган толгой үг бүхий монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тойл чухал үүрэгтэй болж байна. Хэл бичгийн эрдэмтэд маань тохиролцож зөвшөлдснөөр монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тойл хэвлэгдэн гарч байгааг би нэн сайшаалтайгаар хүлээн авлаа. Энд би нэгэн зүйлийг зориуд тодорхойлж хэлмээр байна. Өнөөдрөөс эхлээд Монгол улсын нийт иргэд төрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн газрынхан, сонины редакцийнхан энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож баримтлах учиртай юм аа. Гэт энэ толийг та бүхэнд харуулъя. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл баримтал, хувийн бодлоос хамааралгүйгээр улс даяараа нэгэн чигэд тогтвортой дүрмээр бичигдэж жигдэх ёстой юм а. Хувийнхаа хандлага, сөргөх сэтгэлгээ зүгээ одоо мартъя. Мэдээж зарим хэлний эрдэмтэд судлаачдын санаанд бас нийцэхгүй өөнтөглөх шүүмжлэл сэтэл гарч магадгүй. Хүн бүрийн санаа үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн тойл хизээж гарахгүй. Энэ хизээж дуусахгүй маргааны сэдв байх юм а. Ийм учраас олон бүгдээр төрөөс монгол хэлний зөв бичих дүрмийг албан ёсоор журамлаж байна гэж үзээд энэ толийг мөрдлөг болгох нь өнөөгийн шаардлагад нийцэх юм а. Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тойл бол хэлний хэрэглээний хувьд үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт хэрэглэгдэхгүй юм а. Өнөөдрөөс эхлээд энэ тойлыг захимаар үн төлбөргөө тарааж интернетэд бас байршуулж байна. Президент Цэг.Мн сайт дээрээс болон тойл Цэг.Government.Цэг.Мн гэсэн албан ёсны сайтаас татаж авах бичгийг үйл ажиллагаанд ашиглах ингээд боломж нээгдэж байгаа юм а. Өсгөөс сурсан үндэсний хэл мартаж болсгүй соёл гэж зохиолч Д. Нацагдорж шүлгэлсэнийг сэтгэлдээ тэн бичгийн соёлоо жигдлэн нэг мөр болгоход монгол хүмүүр хичээн оролцоорой гэж хүсье та бүхэнд. Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын бичиг соёл үн үрд дэлгэрэх болтугай. Баярлалаа та бүхэнд. За ерөнхийлөгч танд ялалаа. Өдрийн төргий. Би зөвхөн гар утас биш. Ерөөсөө энийг яаж тараах тухай ярих гэж байгаа. 13 мянган ширхгийг үнэгүй тараах юм. Яагаад үнэгүй тарааж байгаа гэхээр Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэвлэсэн учраас бүх монгол хэлний багш үнэгүй очино. Бүх сургуулийн, бүх шатны сургуулийн
хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэгүй очино. Яам тамгын газар, захиргаанууд бүгд үнэгүй очино. Дунд сургуулийн дэрэгдэх номын сан болон бүх шатны номын санд бас үнэгүй очих юм аа. Тэгээд дээжээс одоо энэ электрон хэлбэрийн танилцуулгын дараа гардуулж эхэлнэ. За цаасан хэлбэр бол мэдээж хэрэгтэй. Гэхдээ бид бүх хүнд хүрэхийн тулд электрон хувилбаруудыг бүгдийг гаргасан байгаа. Ямар л төрлийн электрон төхөөрөмж байна, бүх төхөөрөмжинд үнэгүй дуртай үедээ интернеттэй холболтоор бүгд очно. Манай улсад байгаа гар утаснуудын бараг дийлэнх нь Android утас баг. Тийм учраас энэ Android утсанд байгаа Play Store дотор ороод энэ кнопн дээр дараад энд журмалсан тойл гэж өвчин. Журмалсан тойл гэд хайхаар ингээ гараад ирнэ. Тэгээ энэ дээр дарахаар install хийгдээд open гэд. За хайх заавар энэ байна. Харуулынхаа гэдэг үг гарч ирж байна. Энд болохоор нөхцлөөр хувирсан үг хайх боломжтой ба зөв бичих дүрмийн дагуу боломжит бүх үндсийг олж танд харуулна гэдэг нь энэ доороо байгаа энэ нэг юмнууд нь шүү дээ. Энд ингээд нөгөө цаасан тойл дотор байгаа бүх юм харагдах юм байна. За дараагийн хуудсыг. Дараагийн хуудас нь үг онцлох гэдэг нь харуул гэдэг үгийг онцолж харуулах юм байна. Харуул гэдэг үгийг онцолж харуулахаар боломжит бүх хувиллуудыг харуулах ба дээрх од товчийг дарж онцлсон үгийн санд хадгалах боломжтой гэж байна. За ингэх юм бол хадгалагдах юм байна. Нөгөө Т ялгал бүгдээр ингээ гараад ирж байгаа. Олонтоо харьяалах, өг хоршихын Т ялгал, заахын, гарахын гэх мэтэр. За дараагийнх нь онцлсон үгээс өөрийн онцлсон үгийн санд хандах боломжтой юм байна. Үг хайх, онцлсон үг, хэл зүйн ангил, ашиглах заавар, тойлын тухай гэдэг ийм үг хайхыг би харуулсан, онцлсон үгийг харуулсан. Одоо дараагийнх нь хэл зүйн ангиллыг сонгож гэж байна. Хэл зүйн ангил гэдэг дээр дарахаар дүрмнүүд гарч ирэх юм байна. За энэ бол Android төхөөрөмж ингээд үзэж болно. Яг нөгөө Android-д байдаг шиг журмалсан тойлгээд тэгээ энд муу ялгаагүй харуул инхаа гэд бичгээр нөгөөдөгтэй адилхан зүйлүүд гарна. Ингээд сая миний үзүүлдэг бүх юм ингээ явна. Энэ бол iPhone-ы хувилбар. За дараагийн холбогдохгүй энэ нэг Kindle гэдэг юм байна. Kindle гэдэг энийг одоохондоо холбож амжаагүй. Гэхдээ энэ дээр муу ялгаагүй. Энэ нөгөө e-book-ын зориулсан аппарат байгаа. Саях бол дандаа аппликейшн буюу үгээ оруулж хайдаг програм байгаа. iPad-д зориулаад iBooks зориулж ном хэлбэрээр байгаа. Үнэгүй PDF-ээр ингэж татаж авна. Одоо манай президент цэгийн вебсайтны Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан тойл гэдэг рүү ороод PDF татаж авах гэж бичээд Android болон iPhone зориулсан програмыг хаанаас авахыг зааж өгье. Тойл Go CGMN гэдэг тойлны хэлний бодлогын зөвлөл рүү ороод гар утасны програм гэдэг энэ харж App Store, Play Store-оор татаж авч болно. Яг өнөөдөр Google-ийн Android-ыг бол татаж авч болж байгаа би түрүүн харгуулсан. App Store нэг 7 хоногийн дараа зөвшөөрлөө хүлээгдэж байгаа. Тийшээ орчин ийм журмалсан тойл гэдэг хавцс нь харагдаж байна. За энэ нөгөө хөтлөгчийн уншаад байсан ном зохиосон улсуудын номын эхний хуудас байна. Бүгдээрээ хүний нэр харагдаж байгаа бах тий. За энэ ерөнхийлөгчийн үг өмнөх үгнүүд байна. Журам батлах тухай 6 сарын 6-ны өдрийн 1-р тогтоол байна. Тэгээд яг л нөгөө ном уншиж байгаа юм шиг e-book-ээр ингээд тойл ашиглах заавар. Тэгээ А үсгээс эхлүүлээд ингээд ном шиг уншиж болно. Нөгөөх бол програм шиг үгээ оруулаад тухайн үг л гарч ирнэ. Ингээд бүтнээрээ харагдахгүй. Энэ бол ном. Энэ цаасан номыг
одоо очоогүй хүн болвол e-book-ээр ингээд үнэгүй өнөөдрөөс эхлээд татаж аваад дуртай төхөөрөмжн дээрээ том компьютер, iPad одоо юу гэдгийг ингээд үзэж болно. За ингээд байдаг бүх электрон төхөөрөмжөнд үнэгүй хийснийг зарлалаа. За анхаар тавьсанд баярлалаа. Хатагтай Синдина таныг урьж байна. Тэрнгой таныг урьж байна. Толион дээжлэн гарч явна уу? Танилцуулъя. Компьютерийн ухаан хэлвчгийн ухаан Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх За Монгол хэлний үгийн сангийн бичлэгийг журмалсан нь бол хамгийн бидний хийх ёстой ажил байсан.